Стамбулын чиглэлд явах Он 161 айлын зорчигч Чулуунбаатарын Нямдава бүртгэлийн 2 дугаар цэглэр очно. Баярлалаа. Сайн нэрсэн үү? Багаж зургандаа ашиглаж байна. Давай. Хаа нэрсэн? Анхаарай, үнэн зорчигчдаа. Яндараа компани Монголын чиглэлд явах Он 161 зорчигч. Зурга дараач юу? Күст. За. Багшин загсараа. Хажуу орон. Нийгмийн төршин зүйл авч явж болохгүй. Зөвшөөрсөн хэмжээний скиперс тавьдаг. Нэр үйлээ өөрөө Султаа гэнэ. Яндараа компанийн спорт. All passengers from Mongolian Airlines flight number 501 bound for Tokyo, please board the plane. Thank you. хэмээн дараа нэр дараа нэр анд боо сон ёо сон маа За ямар байна? Бид маш их байна. Ойлаа. Хэд хутагаад ирчихэ. Анхаагаар Ямар юм бэ? гоё мэдэрч. За бодлоо. Ой, одоо A few moments later. за бууж штэ. Just буугаад нахын фриз салж маш их. Замда хэдэн цаг нисэн? 5 цаг гаруй үзлээ. Нилээ ядарч. Жохон л унтлаа хаа. Маш их уйдж байна. Бөөдөж байна. Нэг минут үтсээ. За энэ тоож байгаа ч юм алга да.
тоглохгүй болохоор чихэн өвдөд тоглохоор зүгээр болоод. Та нар хаана юу хийж байгаа юм бэ вэ? The following day. За Анталиад эхний бэлтгэлийн өдөр бааз руу хүргэж өгөх автобус ирсэн байна. Автобусандаа сууцгаасан байна. Мерхаба. Жолооч байна. За багийнхаа автобусандаа суусан байна. Бэлтгэлдээ явцгаалаа. Сэтгэл ямар байна? Хаашаа явж байгаа? За бэлтгэлийн талбай дээр ирсэн. Талбай руугаа орж хараадах юм. Дөрвөн зэрэг сайхан талбай байна. Ай нэг кофе ууж олно. Бидний барьсан хийн хөдөлсөн. Ажаар юм байна. Кофе корнертой. Агай өмсгөлүүд. Марко, үнийг ч авчихсан газар юмсан. Туркийн басбата, туркийн багт юмсан. Харин сэтрэг тусгал үлдсэн байна. Эдгээр Марко бас нэг өмсөлтөөр тусгал үлдсэн байна. Пилия савитав. Туркийн хамсаа спорт. Эсэт эдикон. And passport. Bulgaria. Lokomotiv näin harsusta. Sport. Fanel sport. Hän grupin bagin musta. Ai dormi salva pas Belka. Ai sa. Mana musika sinakta tartışmında. Hakem Odasi futbol referee. Shukchiro.
Покемонс. Футбол рефери 2. За ингээ 2 шүүгч өрөө байна. Шууд гараад ингээ талбайтай байгаа. Энд болохоор тэр цаатал бас ингээд нэг 3 зэрэг талбай байна. Тэг боо. Энд бол яг тэмцээний хэрэгсэл юмнууд даатгалчихна. Офис. За тойроод ард нь гараад ирсэн чинь хувцас хөрөөнүүд энэ байна. Dressing room 1. Тэрсэн хөрөөнүүд байна. Тэрэгтэй ингээд шауртай. Шүршүртэй 1 2 3 4 шүршүр цаанаа бицс багш байна. Чөөр тохон эдишгээ онгол хувцас хөрөөнийг хувцас хөрөө 2 багууд энд ингээ хувцас маань 3 4 нэг тоглолт босгоод дараагийн тоглолтод бэлтжиж болох нь. За ишээга Дамтэж паркинг. Эмэгтэйчүүдийн бизнес нэг талбай эрэхтэй нэг удаа. Даашаа. Гол үзэгчтэй судлын хэсэгтэй байна. Том бишээ. Үзэгчтэй судал дээрээс талбай. Хоёрнаагаа. За дээд хэсгээрээс талбай. Манай бэлтгэлээ хийж байна. Зөвлөг услага явагдаж байна. Сая тэгшлээ дууссан. Одоо ингээд услаад 2-3 өдөр услаад бэлтчихээр тэмцээнд гоё бэлэн болох юм байна. Two hours later. Шүтамаа угаасан байна.
Balkona. Өөч бичлэг таглаад яг юм цус яваач. Жодоштойгоо танилцсан юм нэр нь ингэдэ. Яваач. Тааши хийдэн. Хоёр. Нэг. Хоёр. Гурав. Хэд гоч. Ингээд гоё хөгжилтэй ингээд бөмбөг нүдээд ингээд балбал явж байгаа сайхан байгаад байна. Спорт биш. Удамжлын юм. Тоглож. Бид нар ажил хийдэг болсон. Одоо тийм ямар ч үүдгэлтэй юм санагдсан тэрнээс юу хэрэгтэй бол ойлгохгүй байна. Би урд гараад явчихсан. Гараа явчихсан. 지금 당따다가 뭐야 지금 За. Өнөөдөр хэд бэлтгэлээ хийж байгаа? 3 дахь бэлтгэлээ хийж байна хүмүүсээ. Харин тийм ээ. Гайх. За яв цаашаа. Манай багийн нэр юу вэ? Вестер. Биш одоо манай энэ шар багийн нэр. Айцсан. Реал.
Та нар энэ усыг ингэж базаж уудгийг хаанаас хэн зохиосон? Чи талын нас. За. Эцтүүлчтэй. За, жоо цаашаа гэж байгаа. Энэ манай өргөнаа. The following day. Намайг цэрэн дөрж суудаад гэдэг. Ховдоо стрэн клубт явдаг. Хөл бөмбөр хичээлдээ 3 4 дахь жилдээ явж байна. Би 11 настай. U11-ийн шигшээ баг тоглодог. Хагас хамгаалт хагастай тоглодог. Монс компани ах эц нартай баяр фарм Монс фарм трейд. Монс фарм трейдийн ах эц нартай баярлаа. Зардалтаас. Намайг нэм баярын баяр цуглан гэдэг. Би одоо 11 настай. Ховдоо стрэн клубт тоглодог. U11 шигшээ тоглодог. Анх кино үйлдвэрийн салбараас хийж явсан. Одоо хөл бөмбөр тоглоод 4 дахь жилдээ явж байна. Тэгээд зүйлээ. Хамгийн анх болохоор grassroots оролцоод хүрэл медаль авч ирсэн. Дараа нь улсын аврагт анхны улсын аврагт ороод алтаа. Тэгээд сая энэ жил бас футзалын улсын аврагаар бас улсын авраг авсан. Одоо Туркид Анталия Cup гээд тэмцээнд ирсэн гэж байна да. Гоё юм. Маш өндөр байна. Нэг бассейнд орсон, бэлтгэлээ хийсэн, янз янзын тэмцээн. Далай үтсэн. Монс фарм трейдийнхэндээ баярлаа. Тэгээ болоош. Хин аав ээж гэр бүлдээ баярлаа. Бид нар жон биш шүү л. Намайг Ганбаатар ас гэдэг. Би одоо 11 настай. Би анх хөлбөмбөг 7 настайдаа тоглосон. Тоглохдоо 7 настайдаа Western Academy-д ороод одоо 4 жил явж байна. Явснаас хойш хамгийн ихний тэмцээн grassroots байсан. Дэрэндээ тоглоод дараа нь Дэрэн кап тоглоод хүрэл медаль авсан. Дараагийн тэмцээн улсын авраг байсан. Тэгээд улсын аврагта финалд Дэрэнтэй таарч 4-3-аар хожоод алтсан. Дараа нь бас grassroots болоод тэгээд дахиад улсын авраг болоод төрүүлсэн. Саяхан бас улсын авраг дээр төрүүлсэн. Бид нар одоо багаараа Турк Анталия Cup тэмцээнд орох гээд ирсэн байна. Энд бассейнд орсон, бэлтгэл хийсэн. Тэгээ сая бас далайд руу орсон. Гоё, маш гоё юм. Манай гэр бүлийнхэн клубын багш нар тэгээд манай багийг өрсөн зохион байгуулагчид баярлалаа. За. Манай клубын захирал Тамир огчтой баярлалаа. За би Мөнхөд Чимбол гэдэг. Одоо 11 настай. Би анх Western клуб өмнө жил орсон. Өмнө жилийн 100. Яг ингээд сургуулийн нөгөө нэг British дээр бэлтгэл хийж хахад намайг нэг бэлтгэл хийгээл тэгээ шууд Монголын хөл бөмбөгийн холбооны бэлтгэл яваад тэгээд явсан. Тэгээд миний анхны тэмцээн болохоор
усын авраг байсан. Тэн дээр яаж явж ирсэн 4-т орсон. Одоо энэ болохоор ингээд бид нар ингээд амар би ингээд анх ингээд 5 настай байхдаа ингээд тоглож исэн. Хөлбөмбөг ах. Манай хамаатай ах айгүй хөлбөмбөг тоглож байсан. Тэгээд ямгой спортыг тэгээд тоглож эхлэв. Тэгээд 9 настай ховд вестэнд ороод тэгээд одоо хүртэл явж байна. Одоо болохоор бид нар багаараа вестернгийн шилжээгээрээ одоо Турк улсын Анталия хотод ирсэн. Анталия Cup 7 гэсэн тэмцээнд орох гэсэн. Энд одоо давхад бас бэлхээс. Тэгээд энд ирээд бид нар бассейнд орсон. Тэгээд далаа үзсэн. Өөрсөн тэгээд өрөөнд олно гэж амар ноцтой бол тоглоол. Ээж аав уцууц тоглоход бодооч гэхгүй айгуу гайх. Энд ирэхэд тусалсан одоо манай клубын хамт олон тэгээд багш нар гэр бүл минь тамир захиралдаас баярлаа. Тэгээд Монс хамт групп Франк Трэдтэй зэрэг хамт олондоо баярлаа. Бидний ирэхэд тусалсанд Бикутин манай багийн спонсор Бикута брэндтэй баярлаа. Цаашид тусалж дэмжээрэй. Бикута. За намайг Мөнхрөгийн Тамир гэдэг. Би 11 настай. Би ер нь 22 оны 10 сарын ихээр Хот Вестерн клубд орсон. Тэгээд ер нь 5 настайгаас тоглож эхэлсэн. Хамаатны ах маань дуулаад. Тэгээд одоо ер нь 3 улсын аврагт орсон. 3-ын дээр нь алт авсан. Тэгээд нэг Лионсын зохиосон нэг тэмцээнд орсон. Тэрэн дээр мөнгө авсан. Одоо ер нь бол Турк гоё. Гэхдээ бассейн далаа идэр өстэй гоё. Тэгээд 3 одоо гэхэд бас амар баг шүү. Тэгээд энэ ч ер нь амар халуун байлээ. Гэхдээ шорт бодол тэгэл ер нь явж хахад тэгээ өөр өвлийн юм авахгүй тийм бэлэн. Тийм болохоор мөнгө нэг баг зарцуулах болохоор би амар гоё юм гэж бодсон. Гэтэ энэ ч бүр амар энэ чинь одоо хавар болж байгаа л үү? Хавар гэх үү? Одоо 100 болох ч байгаа. Гэхэд л амар бүр 100 бүр амар болох хаа. Тэгээ ер нь тэгэлж бодож байна. Ер нь тэгээд Ховд Вестерн клубын багийнхандаа ер нь хандаж хэлэхэд намайг чирдэгт баярлаа гэж хэлээ да. Намайг энэ Туркт авчирхад туссан гэр бүл найз нөхөд клубийнх тэгээд тамир захиралтаа маш их баярлаа. Манай багийн спонсорын Бикутан групптэй баярлаа. Цаашид ч гэсэн дэмжээрэй. Миний нэрийг Батмагнагийн Эрхэн Баяр гэдэг. Би Вестерн клубд яваад одоо 2 жил гарсан болчаад. Тэгээд хэдэн тэмцээнд орсон бэ гэвэл 3 тэмцээнд орсон. Тэрэн дээр нь grassroots тэмцээнд шүвгийн найрасаад хасагдсан. Харин дараагийн усын аврагт нь болохоор би ялж явж байгаа 4-т орсон. Харин дараагийн дүүргийн аврагт нь алтан медаль авч ирсэн. Би болохоор хагас хамгаалагч. Одоо бол Турк улсын Анталия Cup ирээд ирсэн байна. Харин юу хийсэн бэ гэвэл би хамгийн түрүүнд бассейнд орсон. Дараа нь бэлтгэлээ хийсэн. Бэлтгэлээ хийж тэгээд саяхан далай руу явсан. Намайг энэ Туркид явахад тусалсан гэр бүлийнхэндээ гэр бүл болон багш нартаа баярлаа. Бас тамир захиралтаа баярлаа гэж хэлмээр байна. Манай багийн ивент дэгдэг Бикутан группийн ах эгч нартаа маш их баярлаа. Намайг Инэлт гэдэг. Би 11 настай. Анх нөгөө 2023 онд Вестэнд орсон. Би баруун жигүүр тоглодог. Би гараа өсвөр насны тэмцээн улсын авраг 2 удаа орсон. Тэгээд өнөөдөр Туркид нөгөө тэмцээнд орох гэж ирсэн. Ямар тэмцээн вэ гэхээр олон улсын тэмцээн. Энэ гоё. Усан сэлсэн, найзуудтайгаа хамт байсан. Тэгээс бэлтгэл хийсэн, 3 удаа хийсэн. Өнөөдөр дахиад нэг бэлтгэл хийх гэж сэтгэл өндөр байна. Би сайн байгаа. Бараг л сайн байгаа дөө. Манай багийн ивент Бикутан брэндээ баярлаа. Сайн байна уу? Намайг Мигмар Дорчтой ийм хөслөн гэдэг. Би 11 настай. Би
хойд вестернд 2022 оны 100 орж исэн. Тэгээд одоо ороод нийт 5 тэмцээнд орж исэн. Эхнийх нь болохоор футзалын улсын аваргад орж исэн. Тэгээд дараа нь болохоор бас улсын аваргад орж исэн гадаан талбай. Тэгээд Calcum King гэдэг тэмцээнд орж исэн. Тэгээд нэг улсын аваргад орж исэн футзалын. Тэгээд чөөр. Тэгээд нэг хамгийн анхны тэмцээн юу байлаа? Бас нэг футзалын тэмцээн байсан юм аа. Тэрэнд орж исэн. Тэгээд би хөл өмгөөр хаалгагч хийдэг. Тэгээ болоо. Өөрөө бодчих. Би одоо Турк улсын Атлания гэдэг хотод байна. Тэгээд энэжээ би зөндөө юм хийсэн. Сэлсэн, тэгээд хоолнд орсон, далайд байсан. Далаагаар давалгаан зохиолсон. Анталия. Намайг энд авчирсан ховд эсрэн клубын багш нар хүүхдүүдтэй баярлаа. Тэгээ аав ээжтэй бас баярлаа. Тэгээ Монс Farm Trade-тэй бас баярлаа. Намайг энд авчирсан. Манай багийн ивент пикапан. Тэгээ ах нэгч нартай баярлаа. Сайн бацхан уу? Намайг Дэврүүл одоо өгтөй хариулсан гэдэг ховд эсрэнгийн нэгдүгээр өгт байна. Би 2 жилийн өмнөөс Western Club-д орж ирсэн. Футзалын улсын аварга, гадаан талбай улсын аварга, grassroots болон би яг одоо Туркд ирсэн байна. Энд ирээд pool буюу усан бассейн орсон. Бас хөл өмгийн талбайд бэлтгэлээсэн. Мөн явц далайн орсон байгаа. Тэмцээнд орж Анталия капт орчих гэж. Намайг энд аваачсан эмээ, аав болон Пикутаны хүмүүс баярлаа. Мөн Хараму Пүжи ивент гэсэн маш баярлаа. Алтын лавхад үзэндээ. За намайг Хансан дээр гэдэг. Би 11 настай. Би ер нь Western-д 1 жилийн өмнө орж ирсэн. Тэгээд ер нь би өөрөөсөө нэг насны дүүгээр юу 10 жил тоглож ирсэн. Тэгээд ер нь сайжраад юу 11 ишгшээд орсон. Тэгээ одоо хаалгач. Би одоо Анталиад тэмцээнд орохоор ирсэн. Анталия кап гэдэг нэртэй. Ер нь алт авах гэж үзэж байгаа. За би болохоор усан мэсэс хийсэн. Маш гоё байсан. Тэгээд далаараа явсан. Тэгээд бэлтгэл хийсэн. 2-3 бэлтгэл хийсэн. Хоол гоё байлаа. Хоёлаага. Ер нь дэжгүй баг. Би ер нь ээж аавда баярлж байгаа. Маш баярлж байгаа. Турк Анталиад байсан. Одоо Хараму Пүжи ивент гэсэн баярлаа. Monz Farm Trade. Тий. Бас маш их баярлаа. Яа юм бэ? Бикутан. Да бикутанд маш их баярлаа. Тэгээ Monz байсан. Бикутанч баярлаа. Намаа бат тулга овогтой дүлгөөн гэдэг. Би ховд Western клубуд явдаг. Ховд Western клубтэй эхнийхэн жилд орох гэж байна. Анх би 10 дугаар оролцооны бэлтгэлд явдаг байсан. Тэгээ шигшээд багтаад Туркд ирсэн байж байна. Одоо маргааш тэмцээнтэй бэлтгэл хийсэн, бассейнд орсон, хөөцөлдсөн. Гоё юм. Өрөөний найзууд байгаа штэ. Уруулаа явах ш. Энэ ариун өслөн би байгаа. Аав ээжтэй маш их баярлаа. Өсөлт тэмцэн Western клубтэй баярлаа. Манай багийг ивент итгэсэн Бикондо хамт олонны анх эгч нартай маш их баярлаа. За сайн байна уу? Намайг Инг болтын Батбаян гэдэг. Би Western клубуд 8 настайдаа биш. 8 настайдаа орж исэн. Одоо би 3 жил явж байна. 11 настай. Анх энэ хөл бөмбөгт би найзтайгаа хамт явж байгаад орсон. Тэгэхэд нэг бэлтгэлийгээл гоё байсан. Тэгээд би бас жудаад явж исэн клуб. Тэгээд жудаага болоод хөл бөмбөгт ирсэн. За би анх нэг заалны дэлхий орж исэн. Тэгээд дэлхий орох гинэ. Дэлхий орох. Заалны улсын аврагт орж исэн. Тэгээд 4-3-аар жоод дараачудаа бас гадааны бас дэлхий аврах бишээ. Улсын аврагт орж исэн. Хамгийн сүүл дэрэнтэй үзээгүй. Дэрэн футболоос үзсэн. Тэгээд алт авсан бас. Би довтлолтой скол хойно хагас хамгаалагч. Туркд тэмцээнд орох гэж ирсэн. Тэгээд энэ усан байсан энэ төр тоглоод гол мол үзээд, гол горих үзээд тэгээд зөөр амар халуун байна. Намайг энд явуулсан аав ээжтэй хайртай шүү. Багш нартай бас хайртай шүү. Зардал авсан бас аав ээжтэй. Манай багийн Бикутанд Брэзил ах эгч нартай баярлаа. За одоо хэдүүлээ хүмүүсээс асуулт асууна. За явъя. За та өөрийгөө танилцуулна. Намайг Санжаа гэдэг.
Ховд Вестерн клуб би U11 насны шигшигийн дасгалжуулагч. За та Western клубтэй хизээ нэгдсэн бэ? За Western клуб нэгдээд одоогоор 15 дахь жил нь болж байна. 2008 онд анх оюутан болж ирээд Western клуб нэгдэжсэн. За та одоо багтаага хаана ирсэн байгаа вэ? Би одоо Туркийн Анталия хотод Анталия Cup гэдэг тэмцээнд Ховд Western клубын U11 насны шигшээ багтаага ирсэн байна. За энэ дэрсэн сэтгэл ямар байна? Та энэ дээрээ юу хийсэн бэ? Энэ дээрээ за усанд орсон, за бассейнд орсон, тэгээ далаа дээр очиж үзлээ. Бэлтгэлийн талбай дээр очиж амьд зүйлгэн дээр тоглож үзлээ. За тэгээд амьд зүйлгэн дээр өчигдөр Ойпагийн про тэмцээн Андер 18 насны 8 улсын хүрсэг тэмцээн үзлээ. Тэгээд гой юм мэдэж байна. Гой байгальтай, гой далаатай газар байна. За та одоо энд ирэхэд тусалсан хүмүүсээ нэрлээд баярлалаа гэж хэлье. Энд ирэхэд за Western Kids Academy удирдлагууд болон Mons Farm Trade компани хамт олондоо баярлалаа гэж хэлье да. Тусал тэмцээнд баярлалаа. За баярлалаа. A few moments later.